За тэгэхээр өнөөдөр манай дотоод хэргийн их сургуулийн сэтгүүлч албаагчид дотоодын цэргийн штабт ажиллаж байна. Тэгэхээр дотоодын цэргийн анги байгуулахад бол манай дотоод хэргийн их сургуулийг төгссөн олон 10 шилдэг ахлагч нар, офицерууд, дарга удирдлагууд бол үүрэг гүйцэтгэдэг. Тэдний төлөөлөл болгож бид чин зориг хошуучтай уулзж байна. Тэгэхээр одоо 2021-с 22 оны хичээлийн жилд дотоодын цэрэг аюулгүй байдалд хөтөлбөрт эсхийг одоо өгсөж байгаа, бүртгүүлж байгаа иргэдтэй хандаж одоо энэ сайхан анги байгуулах албаараа багтсан сайхан сэтгэлээ өглөхгүй юу? За би дотоод хэргийн их сургуулийг 2004-өөс 2008 онд цагдаагийн их тэм гэсэн одоо нэршилтэй байх үед эрх зүйч дотоодын цэргийн ангийг төгссөн. За одоо дотоодын цэргийн анги байгууллагад 13 жил төгсөөд ажиллаж байна. За тухайн үед одоо дотоод хэргийн их сургуулийнхаа эрдэмтэн багш нарын одоо зааж сургасан цэргийн одоо эрдэм хичээл зааж сургасан одоо сургаал одоо энэ багш нарынхаа одоо хичээл зүтгэлээр одоо манай дотоодын цэргийн одоо офицерууд амжилттай төгссөн. За мөн одоо тус сургуулийг одоо төгссөн цагдаа дотоодын цэргийн албаагчид Монгол улсын одоо 21 аймаг өнцөг булан бүрт одоо энэ анги байгууллагуудад одоо амжилттай одоо ажиллаж байгаа. 2017 оноос одоо шинэ эсэлтүүд аваад одоо 3 одоо анги одоо сургаж байгаа. За дотоод хэргийн сургуулийн цагдаагийн сургуулийн одоо бүтцэд дотоодын цэргийн тэнхэн маань одоо ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. За аюулгүй байдал дотоодын цэрэг хөтөлбөр одоо хамрагдсанаар юугаараа онцлог вэ гэхээр хүүхэд залуучууд маань дотоодын цэргийн байгууллагт одоо ажилласнаар нийгмийн баталгааны хувьд, за цалин зэрэглэлийн хувьд хил хамгаалах байгууллага зэвсэг түвшний одоо анги нэгтгэлүүдээс одоо нийгмийн баталгаа, цалин зэрэглэл нь одоо шатлал одоо өндөр зэрэглэлтэй байдаг. За тухайн одоо ангид хэлсэн сурвалжснаар дотоодын цэргийн одоо байгууллагуудаас гадна одоо цагдаагийн байгууллагууд одоо ажиллах одоо боломжтой байдаг учраас одоо тухайн одоо аюулгүй байдал дотоодын цэрэг хөтөлбөрийг одоо хүүхд залуучууд маань сонгож хэлсэн суралцах одоо хүсэл сонирхолтой байгаа. За дотоодын цэргийн байгууллагад одоо шилжин ажиллах одоо хүсэл сонирхолтой бусад төрийн цэргийн байгууллагуудын одоо албаагчид бас хандлагууд нь одоо шилжиж одоо ажиллах одоо хүсэл сонирхолтой одоо нэмэгдэж байгаа одоо байдлаас ажиглагдж байгаа. За тэгэхээр манай сургуульд одоо элсэн суралцахыг зорж байгаа залуучуудтай бас энэ одоо дотоодын цэрэгт ажилласнаар одоо нийгмийн баталгаа талаас ямар байдгийг те мөн одоо чиг өөргөө үед ямар байдгийг за энэ сургуулийг төгсөөд одоо ямар албан тушаалт эхлээд томилогддгийг энэ талаар товч мэдээлэл. За тухайн сургуульд одоо суралцснаар залуучууд оюутан залуучууд маань нэгдүгээрт одоо цэргийн одоо сургууль учраас зөвхөн оюуны гэхээсээ гадна одоо бие бэлтрийн сэтгэл зүйн одоо маш их одоо бэлтгэл хат сууж одоо төгсдөг юм онцлогтой. За сургуулаа төгсөөд одоо офицерийн бүрэлдэхүүнд одоо орно гэсэн үг. За ингээд дэвслэгт цолоо одоо зүгээд дотоодын цэргийн анги тусгай салбар салаанд анхан шатны одоо нэгж буюу салбар салааны захирагч харуулын даргын одоо ажил албан тушаалд томилогдоод за ингээ хуулиар үлээсэн чиг үүрэг улсын онцгой объектын харуул хамгаалтанд одоо үүрэг гүйцэтгэж байгаа харуулчин байлдагч, харуулчин ахлагч нарыг одоо удирдан чиглүүлэх одоо ийм одоо анхан шатны одоо ажил албан тушаалд томилогддог байгаа. За ингээд баярлалаа танд ажлын амжилт хүсье. За дотоод хэргийн их сургуулийн сэтгүүлч албаагчид өнөөдөр дотоодын цэргийн штабт ажиллаж байна. За дотоодын цэргийн штабт бол манай дотоод хэргийн их сургуулийг амжилттай төгссөн олон 10 ахлагч нар, офицерууд, за дарга удирдлагууд ажилладаг байгаа. Тэдний төлөөлөл болгож хошууч чин зоригтой уулзлаа. Ингээд дараагийн зочинтойгоо иргэн уулзлаа. Түр баяртай.